За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өглөөний мэнд хүргэе. За өнөөдрийнхээ хичээлийг эхлэе. Эхлээд итгэлийн уншина. Номын 63 дугаар хуудсанд итгэлийн хураангуй баг. Тэгээ хамтдаа уншия. Бурхан ном хургийн чуулган бади бүрдэлээ бимэрэндэг мой миний өглөг дэргүтэн үлзэн боёнар мага дамтны доза гэгэрэг болдуга бурхан ном хургийн чуулган бади бүрдэлээ бимэрэндэг мой миний өглөг дэргүтэн үлзэн боёнар мага дамтны доза гэгэрэг болдуга бурхан ном хургийн чуулган бади бүрдэлээ бимэрэндэг мой миний өглөг дэргүтэн үлзэн боёнар мага дамтны доза гэгэрэг болдуга хамаг амтэн амгалан хийгээд амгалангийн шалдгаан дууга дөвлөрөө болдуга хамаг амтэн зовлон хийгээ зовлонгийн шалдгаанаа зовдуга болдуга хамаг амтэн зовлон өгөө амгалан дууга үлэ хавзага болдуга хамаг амтэн холлоор орда дажага занга дэгэ жоржоо болдуга хамаг амтэн амгалан хийгээд амгалангийн шалдгаан дууга дөвлөрөө болдуга хамаг амтэн зовлон хийгээд зовлонгийн шалдгаанаа хавзага болдуга хамаг амтэн зовлон өгөө амгалан дууга хавзага болдуга хамаг амтэн холлоор орда дажага занга дэгэ жоржоо болдуга хамаг амтэн амгалан хийгээд амгалангийн шалдгаан дууга төгөлдөрөө болдуга хамаг амтэн зовлон хийгээд зовлонгийн шалдгаанаа зовдуга болдуга хамаг амтэн зовлон өгөө амгалангаа зовлоо хавзага болдуга хамаг амтэн холлоор орда дажага занга дэгэ жоржоо болдуга газар дэлхий хүзэр зөрзөн Somboru durgun devig nara zarar cemezo beden barane varan Zarung uruz nora zara arung arne gama gamden edlega balduga amma zarva da ya dam gor Arna mandala hamnariyan da ya me Sanjadan jöneme 자, 넘니 또 어느 들어가로 또 올리겠어요. 자, 하루 이렇게 돌아왔습니다. 넘나서 여와다վել их чухал байгаа ном ингээ ярьж байгаа ч гэсэн одоо нэг удаа яриад өнгөрчих нь тэгэл бид чинь бас мартах тийм талтай. Тэгэхээр номтой байна гэвэл номтой байна гэдэг маань мартахгүй дахин хараад байх. Ийм бас сайн тал байна. За 3 дугаар үлээ тийм ээ. За хэрхэн аврал одуулах ёс гэж. За хурангуугаас номлосон 4 буй гэж. За энд бол 4 зүйл гарах нь. За нэгдүгээрт эрдмийг мэдхэд 3 байна гэж. За 4 одоо 3 дугаар үлэгт бол 4 гэсэг гарах нь ба шүү дээ. Эхнийх нь эрдмийг мэдэх. За юуны эрдмийг мэдэх вэ гэхээр бурхны эрдэм, номын эрдэм, хуваргын эрдэм. Нөгөө 3 эрдмийн тусынх нь эрдмийг гаргах гэж байна. За бурхны эрдэм. Тэгээд энэ бурхны сургаал өөрийнх нь дөр хуваалцуур нэг маш их нарийн байдаг. Бас тэрнийг давхар харж явах биш. Одоо жишээлбэл 3 дугаар бүлэг чи хэрхэн аврал одуулах ёс гингүүтэй. За хурангуугаас номлосон 4 буй гэхээр чинь 4 зүйл гарах нэ гэж ойлгоно. За түүнийх нь нэгт нь эрдмийг мэдхэд эрдмийг мэдэх байх. Тэгтэл эрдмийг мэдэх дотроо дахиад 3 байх нь. За тэгээд
нэг бурхны эрдэм гэж байгаа нь бол одоо энэ ихний эрдмийг мэдэх 3 дотор нэгдүгээрх нь гэж. За бурхны эрдэмд хэд байдаг вэ гэхээр 4 зүйл байдаг. За нэгдүгээрх нь лагшин биеийн эрдэм гэж байгаа. За бурхныг бол хүндэтгээд лагшин гэж хэлдэг. Энгийн хүнийхээ болохоор бие хэл сэтгэл гэж байна тийм ээ. За бурхныхыг бол хүндэтгэж биеийг нь лагшин, сэтгэлийг нь зарлиг. За хэлийг нь зарлиг, сэтгэлийг нь бол таалал гэж одоо хүндэтгэж хэлдэг. За тэгээд лагшингийн эрдэм буюу одоо лагшин биеийнх нь эрдэм гэж. За найрагт магтаалаас ийм ном байх, номын нэрнээс номлосон дагуу 32 лагшин 80 найргийн эрдмүүд болон түүний шалтгаан хийгээд чадамж тэргүүтнийг тус бүрдэн дурдэн санал сүжиглээрэ гэж хэлж. За тэгэхээр бурхны биеийн эрдэм гэдэг маань юу вэ нэг бол 32 лагшин 80 найргийн ийм эрдмүүдтэй байх. За 32 лагшин юу вэ гэхээр хойшоогоо номынхон 76 дугаар хуудсыг гаргана. Тэн дээр 28 гэдэг ишлэл авсан байгаа тийм ээ. За 76 дугаар хуудсыг. За 76 дугаар хуудсан дээр гарангууд 32 лагшин нь одоо ингээ бүгдээр ингээ нэг нэврвчээр ингээ дурдсан баг. За 76 дугаар хуудас. За бурхны бие лагшны төгөлдөр шинж 32 лагшин гэдэг бол одоо биеийнх нь байгаа тэр төгөлдөр шинжүүдийг бол 32 лагшин гэж номын хэлээр хэлдэг баг. За энэ 32 зүйл нь юу вэ гэхээр за мотор өлмийн хүрдэн тэмдэгт өлмийн яст мэлхий мэд дэгш хурууд нь эрдний тороор холбогдсон за мотор бойвын зөөлөн залуум яраатай за түүний лагшин 7 өндөрт биеийг хэлж байгаа. За хуруу урт өсгий уужим лагшин нь өлөмж өгөө зэгц өвдөгний тоог нь илэрхий бус лагшингийн үсэн дээшээ зүгэлж нар зөв иргсэн одоо биеийн шар усууд нь дандаа ингээ нар зөв иргсэн байна. Шилбэн инээ яна хэмээх бодгөрөөс адил тийм нарийнхан. Мутар нь урт, мутар гэдэг маань гарын хэлж байна тийм ээ. Урт бөгөөд үдсгэлэнтэй нууцн дотгошоо далдарсан арьсан алтан өнгөт арьсан зөөлөн бөгөөд нимгэн үсэн нэжгэчлэн зөв иргсэн нүүр нь сангийн үсэн чимэгт. Нүүр гэдэг маань одоо бурхан багш энэ дээр нэг юм бөөрөнгө үс байдаг гэж. Энэ болохоор эндээс нь гэрэл цэцэрдэг. Тэрнийг хэлж. За чээж арслан мэт. За түүний мөрний толгой дүгрэг, дэлгэр мөрт ам нь амтны дээдийг амталсан мэт. Одоо ингээ сайхан нэг амттай юм хүн гэхээр ингээ тамшаалаа. Тийм одоо их баясгалантай гэсэн. За лагшин 80 ордо модон мэт энэ тураг сацуу тэргүүн нь үснэр төгөлдөр толгойных нь үсэг. За хэлэн урт өгөөд үдсгэлэнтэй зарлиг нь эсэрвагийн их шиг мэт газар нь арслангийнх мэт шүд нь машид цагаан шүд химжээдэгш жигд нягцсан. За шүд нь бол сайхан цагаан тэгээ химжээ гэдэг маань ингээд урт баг нь найс цааш биш гэж. За жигд тэгээд танан цагаан. За 40 тоо гүйцэд шүдэд. Энгийн хүний шүд бол 32 байдаг тийм ээ. За бурхан багшаар болохоор 40 байдаг баг. За мэлмийн хөхөмдөг эрдэнэ мэт гэж. Нүдийг хэлж байгаа мэлмийн хөхөмдөг тийм одоо эрдэнэ шиг. За сормоос нь сүргийн манлай мэт. Сормоос нь одоо туглын сормоос шиг гэж хэлдэг. Сүргийн манлай гэдэг маань туглыг хэлж. За ийм 32 шинж тэмдэг бол бурхан багшид бүрдсэн байна гэж. Энэ болохоор бол биеийн шинж байна. Тэгэхээр бурхан багшийн одоо биеийн эрдэм гэдэг маань бол ийм зүйл байна. Биеийн сайхан ингээд одоо их энгийн хүнийх бол ингээд алдлахад яг алдныхаа өндрийн хэмжээтэй байдаг гэдэг. Тэгвэл бурхан багшийг болохоор бол хүнээс бол 7 тоо өндөр гэж хэлж байгаа. Зөвхөн одоо хөлн гэхэд чинь ингээд бурхан багшийн бойвных нь мөрөө тэр энтхийн бодгаяа гээд суврагны урталт байдаг. Одоо яг өөрийнх нь ингээд амьд зүрэн байх үед нэг шигчээсэн мөрөө гэдэг. Тэгээ тэрнийг ингээд
үзэхэд бол одоо миний төөгөр бол 2 төв, хуртаашаа 2 төв, өргөөшөө 1 төв. Тэгэхээр энгийн хүний хул 1 л төв байдаг шүү дээ. Одоо хурдтаал. Тэгэхээр бурхан багшийг бол 2 төв. За түүгээр ингээд жишээлэхтэл одоо дээшээгийн бол маш их өндөр. Биеийн сайхан өндөр байх нь. Тэгээд одоо сүрлэг чээж нь болохоор ийм арслангийн чээж мэт одоо сайхан чээжтэй. За үс нь бол ингээд гадагшаа хүний ус бол гадагшаар орж байгаа тийм ээ. Бурхан багшийн ус бол ингээд дотгошоогоо ингээд эргэж ургадаг. Тэгээ энэ дээрээ одоо тийм юутай гэрэл цацардаг тийм үстэй. За нүд нь бол сайхан тийм хөхөмдөг одоо ботгоны нүд шиг. Сормоос нь гэхэд туулын сормоос шиг. За биеийн нэг нүүр нь тийм одоо том толгор чээж өргөн. За хуруунууд нь гэхэд бол одоо ингээд бидний хуруу шиг юм салдаг биш гэж. Ингээд дундаа юм тороор холбогдсон. Тэгээ хурууных нь одоо гарынх нь алганы дотортол гэхэд энэ дээр юм хүрдэн эргүүлэхтэй байдаг. Тэгээ бурхан багш одоо мутраан гэхэд тэндээс нь гэрэл цацардаг. За шүд нь бол одоо 40 шүдтэй. Бидний хол 32 байна тийм ээ. Бурхан багшийн хол 40 шүдтэй. Нүд нь тийм сойлог гэж. Хамран сайхан тийм дигш өндөр. Аман гэхэд бол одоо амттны дээдийг ингээ амталж байгаа юм шиг. Тийм ингээд маш их тийм сүрлэг. За биеэс нь бол гэрэл цацардаг. Лагшингийнх нь өнгийг харахад тийм одоо алтан шаргал тийм өнгөтэй. Гэх мэт ийм одоо 32 шинжтэй гинэ. Тэгээ энэ бол зүгээр одоо бурхан багш ийм болцгаагүй. Энэ бол урд наснд хийжсэн одоо буйны үрээр бол ийм шинж тэмдгүүд бурхан багшд өөрт нь бүрдсэн. За 80 найраг гэдэг маань бол одоо бүр нэг үрчлэн түүнийх нь ийм шинж тэмдгүүдийг хэлж байгаа. За тэгээ саяны тэр хуудсан дээр байгаа 76 дугаар хуудсан дээр бол ингээд яг 32 лагшныхан дурдж байна. За энэ 32 лагшин яагаад бий болсон бэ гэхээр түүнийх нь ямар үлийг хийгээд юуны шалтгааныг тавьснаар тийм одоо бие шинжийн үр дүн өөрт нь илэрсэн бэ гэдгийг бол 78 дугаар хуудсанд ингээд бүр дэлгэрэнгүй тайлбарлсан байна. За эндээс нь дэлгэрүүлж уншаарай та бүхэн. За 80 найраг гэхээр бүр одоо биеийнх нь нэг үрчлэнгийн бүр эдис бүгд нь бол одоо тийм онцгой шинж тэмдэгт. За жишээлх юм бол тэр 81 дэх хуудсан дээр байна л да. 81 гэдэг. 80 найраг гэдэг. За 32 лагшин бол буддагийн бурхан багшин тийм ээ. Бие лагшных нь гол төгөлдөр шинж. Ерөнхий одоо шинжүүд. За 80 найраг нь түүний хэлбэр, дөрөх, явдал, ёс, мэлмигээр одоо хийдэг үйлдэлээрэн дээр өөрт нь байгаа бүрдсэн тим шинжүүдийг бол 80 найраг гэж хэлж байгаа. За тэгээд энэ дээр бол одоо 80 зүйлийг дурдсан байна тийм ээ. Жишээлх юм бол хумсан зэсийн өнгөтэй, хумсан тослог өнгөт, за товгор гэж ингээд одоо дээшээ товгор, хурууд нь бөөрөнхий, хуруу нь бол мар нарийсан. Ингээд уг руугаан болохоор угнаасаа ингээд үзүрлүүгээ нарийсан тийм одоо сүмб шиг гэл хуруутай эднэргээ тэгж. За гих мэтийн одоо ийм шинж тэмдэгтэй гинэ. Тэгээд энэ бие лагш нь одоо ийм шинж тэмдэгтэй болохоор зүгээр харсан төдийдл хүн сүжиг төрж. Харсан төдийдл одоо тэрнээс кичнээн одоо ууртай алуурчин байлаа ч гэсэн бурхан багшийг хараад бол ерөөсөө өөрийн ирэхгүй сүжиглдэг гэж. Ийм одоо төгөлдөр шинжтэй. Тэгээ энэ бол бурхан багш бол одоо урд буян хийсний үрээр бол ийм биеийн одоо төгөлдөр шинжийг агуулсаа гэж. За тэгээд эндээс үндэслэхээр бол одоо царайлаг бие хаасаатай байна гэдэг бол бас буйны үр. Ер нь бол тэгж хэлдэг л дээ, буйны үр гэж хэлдэг. За тэгээ энэний шалтгаан үрийг сайн ингээ бодоорой гэж хэлж байгаа. Шалтгаан үрийг. Жишээлбэл тэр энэ бурхан багшийн лагшингийнх нь гарын алга нь одоо хүрдэн тэмдэгтэй байдаг. Тэгээ энэ нь яагаад гэхээр урд одоо суралцж явах үедээ багш нарыг амарлахад хүндэтгэн боссон. За багшаагаан одоо дээдэлсэн, ахмад насныг хүндэлсэн. Энэгээр юм бол одоо тэр мотрын энэ дээр нь бол тийм шинж тэмдэг бүрдсэн гэж хэлж байгаа. Түүний буйнаар багшаагаан хүндэлсэн шалтгаанаар өөрт нь
Дараа төрөлд нь бол одоо энэ дээр нэм хүрдэн эргүүлэгтэй тэмдэг гарч байна. Тэгээ энэ бол одоо тэр буян ном хийсний ач тусаа гэж. За жишээлх юм бол бурхан багших бидний хуруу ингээд салж байвал бурхан багшийн хуруу хоорондоо ингээд тороор хэлхэгдсэн байт. Тэгсэн хэрнээ бүгж эднэр зүүж болохоор гэж байгаа. Тэгээ энэ нь юуных вэ гэхээр урд насндаа өглөгийг хязгааргүй их үлдчихсэн. Тэгээд бүр сэтгэлээрээ баясаа тэр өглөгийн дөрвөн зүйлийг одоо үлдчихсэн. Энэний бус юм аа гэж хэлж байгаа. За тэгээд чадамж гэж хэлж. Бурхан багшийн энэ шинж тэмдэг болгон чадaltaй. Онцгой чадaltaй. Жишээлбэл одоо энэ дээр юм байдаг тэр өснөр сан гэдгээс бол гэрэл цэцэрч байдаг. Тэр бурханы одоо дүр хөргийг харсан төдийгээр бол хүний зовлон ялаар сэтгэл сайхан амарх амхан болон болж байна. За энэ зүйлүүдийг ингээд тус бүрдэн хараад урдж үзээрэй гэж хэлж байна. Бурханы дүр хөргийг одоо бид нар бол бурхан багшийг бол дүр хөргөөр нь мэдж байна тийм ээ. За тухайн үед бол одоо байсан хүмүүс нь бол яг бурхан багшийг хараад тийм байсан гэд хэлсэн одоо ийм түүх томог байдаг. За яг энэ дээр бас нэг түүхээр энэ тхийн дорждан буюу одоо бодгаяа гэдэг. Тэнд бол одоо бурхан багшийн яг гэгэрсэн газар. За Ашокон бол тэнд нэг ийм сайхан суурга усгсан байдаг. Тэгээ суурган дотор нэг бурхан багшийн хөрөг байгаа. Тэгээ тэр хөргийг бол хамгийн анх эхлээд залсан нь бол одоо бурхан багштай хамгийн адилхан болсон хөргөө гэж тэгж ном сударт бол тэмдэглэсэн байдаг. Түүх нь болохоор 3 хүүтэй нэг ээж байсан. Тэгээд 3 хүн 2 том хүн их чинэлэг жаахан сүжиг бахта. За баг хүн бол сүжигтэй эрдэм номд юм шандамтхай хүүхэд байсан. Тэгээ 2 том хүн болохоор 2 тийм том хийд байгуулсан байдаг. Нэг нь бол тэр цаашаага аржигрын хийд гэдэг. Тэрнийг бол одоо нэг хүн өөрийнхөө хөрөнгөөр бол тэр хийдийг байгуулсан. За нэг хүн барнаас одоо хийд байгуулсан байдаг санагдаж байна. За тэгээ баг хүн болохоор жаахан эд мөнгө хуцууд тэгсэн хэрнээ их сүжигтэй буян номд их шамддаг юм байсан. Тэгээ баг хүн би одоо буян хиймээр байна. Гэтэл надад одоо хөрөнгө мөнгө алга. Гэт ээжтэй хэлэхэд нээж нь тэгсэн гэж. За миний хүү бол сүжигтэй учраас бол одоо буян хийх чадал чамд байна. Ээжийн амьд байгаа дээр бурхан багшийн хөргийг л бүтээ гэж хэлсэн. Тэгээ яаж бүтээх үү гэсэн чинь за чи зүүдээ маань гэж хэлсэн. Тэгээ зүүдээ мансан чинь шөн зүүдэлж яана. Нэрэн зана тэгээд ээж нь хэлсэн байдаг. Яаж бүтээх вэ гэдгсэн чинь одоо энэ бодгаягийн сувурган дотор зандан мод авцраад тэгээд хийчихээ. За 7 хоног хүн үзүүлэхгүй. Тэгээд тэр зандан модыг одоо ингээд 7 хоног яг хүн харуулахгүй байлгах юм бол энэ бурхан багшийн хөрөг өөрөө бүтэх юм аа. Тэгж ээж нь хэлсэн. Тэгээд одоо зандан мод ирээд хайгаад олдгоо гинэ. Тэгээд нэг шөнө зүүдээ мансан чинь нэрэн занаа мөрнийг гатлаад зааны хэвтрээс хайх юм бол одоо зааны хэвтрийн дор зандан мод байна гэж зүтэлсэн. Тэгээд зүүднийхээ дагуугаар яваад одоо нэрэн занаа мөрнийг гатлаа тэр одоо байгаа бодгаягийн суурганы ойролцоол юм шиг ба. Тэн дээрээ ингээд зааны хэвтрээс хайсан чинь үнэхээр зандан мод болсон. Тэгээд тэр зандан модоо аваачаад бодгаягийн суурган дотор залаад тэгээд 7 хоног хүн гаруулахгүйгээр одоо яг тэрнийг залаа тэгээд наана ном уншаад ингээд бурхандаа сайхан залбир сүжиглээд бурхан багшийн энэ эрдэм одоо чадлуудыг ингээд дүрдээ байжсэн. Тэгээд 6 хонсон 7 хоног нь арай болоог байжсэн. 6 хоног дээр нь ээж нь дуудаад. За ээж нь одоо явах боллоо гэдэг маань нас нөхчих боллоо гэж. Тэгэхээр би одоо явахаас өмнө яг энэ бурхан багшийн хөргийг хармаар байна. Яг бурхан багштай үнэхээр адилхан болж өгөө. Надаас өөр одоо энэ бурхан багшийг яг амьд сэрүүнээр нь харсан хүн байхгүй. Тэгээд хүн хэлж бодоо та 7 хоноглаараа гэсэн шүү дээ. 1 хоног дутуу байна гэсэн. Одоо ээж нь өнөөдөр ингээд харж амжихгүй явчих гээд байгаа учраас өнөөдөр л хармаар. Тэгээд нөгөө суврганд ороод нөгөө зандан модоо харсан чинь хөлийн эрхийн хуруунаас устна. Баруун хөлийн эрхийн хуруу гэдэг байна. Хуруунаас устна бол бүгд ингээд яг бурхан багшийн хөрөг өөрөө бүтцсэн байсан гэж. Тэгээ ээж нь харж залбираад бол за энд бол бурхан багштай адилгүй 4 зүйл л байна. Бус нь бүгд адилхан болсон.
За тэр дөрвөн зүйл нь юу гэх вэ? Нэгдүгээрт бол бурхан багшаас бол баян гэрэл цэцэрч яадаг юм. Энэ бол гэрэл цэцрэхгүй байна. За хоёрдугаарт болохоор бурхан багш баян ном номлож байдаг. Энэ бол ном номлохгүй байна. За ингээд нэг дөрвөн зүйлийг бол дурдсан байдаг. Одоо хоёр нь юу гэлээ би бас санахгүй мартчихад. Хорлоо төгшин ариун дагшин газрын тэмдэглэл гэж байгаа тэн дээр байгаа да. За ингээд дөрвөн зүйл бол одоо бүрдсэн байна. Дөрвөн зүйлэл адилгүй байна. Бусд нь бол одоо яг бурхан багштай адилхан байна. Хамгийн адилхан болж гээд. Тэгээд ээж нь их сүжиглээд одоо тэр бурханд мөргөөд. Тэгээд тэр бурхан багшийн хөргийг бол бүтээсэн гэдэг. Тэгээ ээж нь бол ногоон дэрхэ хувилгаан байсан гэл. Ногоон дэрх. Өөрөө биеэр ногоон дэрхийн тийм хувилгаан байсан гэдэг. Тэгээ ногоон дэрхийн хувилгаан байсан учраас одоо тэр бурхан багшийн дүр хөргийг өөрийнхөө зөмбөлийг эрдэм чадлаараа бүтээсэн ч гэж магадгүй. За ингээд бүтээсэн. Тэгээ тэр хүн бол одоо бурхан багшийн хөргийг бүтээсэн учраас бурхан багштай бол хамгийн адилхан болсон хөргөө гэдэг. Тэгээ түүнээс хойш бол одоо яг тэр хөргийн дагуугаар бол тэр бурхан багшийн хөргийг бүтээдэг. Одоо Будгаягийн сувраганд байгаа тэр хөрөг бол яг тэр тухайн үед бүтсэн хөрөг бол биш гэдэг л дээ. Тэрнийг сүүлд нь одоо төргийн тэр өөр шашинтай улсууд араад сүйтгээд тэгээд юу яатсан. Одоо эвдэлцэн устгацсан гэж хэлдэг. За тухайн үед бол тэр яг тэр бүтсэн бурхан багшийн хөргөөс бол ингээд эндээс нь одоо тэр өснөрийн сангаас нь бол ингээд гэрэл цэцэрдэг. Тэнд суугаад ингээд ном уншихад бол харагддаг байсан гэж хэлдэг. За ийм одоо яг бурхан багшийн амьд сэрүүнээр нь харсан тэр ногоон дэрхийн хувилгаан хүүгээрээ тэгж бурхан багшийн хөргийг бүтээсэн байдаг. Тэгээд тэр Будгаягийн сувраганд байгаа бурхан багш бол хамгийн бурхан багштай их адилхан болсон гэдэг. Үнэхээр ч одоо ингээ харахаар бас их онцгой харагддаг л да. За тэгээ энэнийг бол ингэж хард сүжиглээрэ гэж хэлж байгаа. Тэгээд бурхан багшийн дүр хөргийг бүтээсэн одоо зурман шомол очны дүр хөргүүд байдаг тийм ээ. Тэр бүгдийг харахад ч гэсэн ляхаргүй шинжүүд бас нэг шинжүүд дээр тулгуурлаж бүтээсэн байдаг да. За лагшингийн эрдэм гэхээр ийм юм. За хоёрдугаарх нь зарилгийн эрдэм гэж байна. За зарилгийн эрдэм гэдэг маань за үнэн тийм бүлэгдэх нэ. За энэ мэт хамаг амьтад магадлах үгсэн элдв олноор нэгэн цагт өчин айлтаваас энэрхүү сэтгэлийн нэгэн агшнаа таалдаа багтааж их шаглант нэгэн зарилгаар тус тусын хариултыг өгөө. Ингүй тэр адилаар өдөрдөгч та ертөнцид эсэрвагийн гişгээр зарилгийг дуурсгаж айлдлыг зохиосон. Энэ нь тэнгэр хүмүүний зовлон гисэлэн цэглэх эгнэгт номын хөрдийг маш эргүүлэн зохиов хэмээсэн мэт 64 гишүүн лүгэ төгөлдөр их шиг яруу зарилгаар номын хөрдийг эргүүлсэн ёсыг дурдан санаарай гэж. За энэ үнэн тийм бүлэг гэдэг номон дээр бол ингэж айлцсан байна. Тэгэхээр бурхны зарилэг гэдэг бол бүр онцгой гэж. Одоо эсэрвагийн их шиг гэж тийм их сонсголонтой ингээд сонсготол хүн ерөөсө доторх бүх юм арилж яадаг тийм аялгау байдаг гэж. Тэгэхээр бурхан багшийн номоо айлдах нь бол яг тэр аялгаугаар айлдчих гэж. Тэгээ 64 гишүүн тийм төгөлдөр яруу их шигээр бол ингээд номоо номлодог. Тэгээ номоо номлох том бол одоо ганцхан зарилгийг л айлтахад бүх хүн өөр өөрсдийнхоороо ингээд сонсож авна гэж. Олон хүмүүс ингээд бурхан багшаас асуулт асуух нь л янз янзын л асуулт баг. Тэгээ бүгдөө ингээд сонсоод нэг удаа сонсоод таалдаа багтаагаад авчихна. Хүмүүс өтгийх л одоо лус савдаг өөр юу гэдгийг тэд нэр хүртэл ингээд өөрсдийнхөө асуултыг бол асуудаг гэж байгаа байхгүй бурхан. Тэгэхээр тэрнийг зөв бэлгээрээ тэр шууд мэдэж авна. Тэгээ мэдэж аваад ганцхан л хариулт хэлнэ. Ганцхан хариулт хэлэхэд тэр байгаа бүх хүмүүсийн бүх амьтны яг сэтгэл оюунд нь туссан өөрийнх нь нөгөө хүсээд байсан мэдэх гээдсэн асуултын хариултыг бол өгдөг. Бурхны энэ үл өөрөө зарилгийнх нь тийм онцгой эрдэм гэж. Яагаад гэхээр төгсгө гэрсэн. Төгсгө гэрсэн учраас одоо энэ эрдэм нь бол ийм бүр онцгой гинэ. Тэгээ бурхны одоо ингээд зарилгийг сонсохдоо тэнгэр хүмүүний зовлон амирилж яадаг. Жамбал занжид дээр байдаг шүү дээ. Жамбал занжидыг бол одоо айлтахад ингээд хөлгүй амт нь хөл ороод, нүдгүү нүд ороод, хилгүү нь хил ороод.
тамийн амтд хүртэл одоо тэр зарлиг сургаалын сонсоод зовлон байхгүй төрч гисэн амс хийж ийсэн. Адгуус мал хүртэл одоо ингээд сурталцоод чигтэйхэн сайхан болоод тэр аялгауг нь сонсч байсан гэж хэлдэг. Жамбал занч дээр байгаа. Тэгээ тэр дуу яруу гიშгэн ингээд сонсоход үлбэр Тэнгэрийн оронд хүртэл одоо дуурсаж 3000 ертөнц дуурсаж байсан. Хад чулуунаас хүртэл одоо бурхны тэр жамбал занчтайг айлдаж байгаа дуу аваа гарч ирсэн гэж. Тэгээ энэ бол бурхан багшийн өөрийнх нь зарлиг гэж. За наашин жишээлхэд одоо бид нэр далаа багшийг ном айлтгаж гисэн. Ингээд л далаа багшийн тэр дуу мог сонсох гоё шүү дээ. Ямар сайхан. Нэг тийм арай л нэг өөр ёстой сонсон гутал дотор ингээд ламс хийх шиг болоо. Их сайхан байдаг. Тэгэхээр энэ бол бурхан багшийн зарилгынх нь ийм бүр онцгой эрдэм гэж хэлж байна. За тэгээ яруу сонсоол бүр өрөөсөн. Гайхамшигтай гэж хэлж. За номын хөрдийг бол 3 удаа эргүүлсэн тийм ээ. 4 үнний сургаалаа хамгийн анх эхлээд айлцсан. Дараа нь бол одоо энэ бэлэг баримтын сургаал уу бид нэрээ сайн мэддэг жадамгийн судар бол тэр бэлэг баримтын сургаалын нэг нь. За энэ ном айлцсан. За сүүлд нь бол тэр сайтар ялгсан номын хөрд гэдэг ингээд айлцсан. 3 удаа ийм одоо номын хөрд айлцсан. За бусад үед нь ном айлдаагүй гэхээр тийм биш. Байнга л ном айлжсэн. Яг онцгойлж одоо тийм 3 удаа бол айлцсан байдаг. За сайтар номлын зүрхнээс ширв дэмрэл додуу гэдэг ийм магтаал байдаг тийм ээ. Шүтэмбэрлэгийн магтаал. За багш таны зарилгийг санах аваас бэлэг найргийн цогоор машид гээгүүлэн бадрангуй гэрлийн дороор хүрээлсэн. Багш та эсрвагийн гişгээр утга энэ ийм хэмээн. Учирлан айлт хүндөр хөрөг. Санаанд минь ургамагц халуун инэлгэ. Сарныг гэрэлд эмнэгдэх мэт хэмээсэн гэж. Энэ дэмрэл додуу гэдэг номон дотор юу гэж айлдаж байна вэ гэхээр багш таны зарлиг ингээд санах төдийдл багшийн дүр хөрөг шууд ингээд сэтгэлд л ургадаг гэж. Тэр төрөүний дээр хэлсэн тийм ээ. 32 лагш 88 хэргийн тэр дүр хөрөг ургаад. Тэгээд тэр эсрвагийн сайхан гişгээр ингээд айлдаж байгаа номыг сонсон. За энэ утга нь юм шүү гэл ингээд айлдаж байгаа тэр хөрөгийг ингээд санаанд санах төдийдл миний зовлон шаналл хормхон зур байхгүй болдог. Яг түүнтэй адил юм аа гэж хэлж байна. За 150 шүлэгтэд. За бүргэлзээнийг арилгаснаар наран мэд хэмээхийн утга нь гэж. Үл мэдэх мөнгөхийн харанхуйг арилгаж будангуй бүргэлзээнийг дарах тул нартай адилхан гэж хэлж. За 150 шүлэгт гэдэг ном. Тэгэхээр энэ бурхны зарлиг гэдэг бол бүр өөрөө юусэн тийм онцгой. Яг хүний савн тохироод байдаг. За бүргэлзээнийг арилгана гэдэг маань одоо бурхны сургаалын ингээд үзэх төдийд мэдэхгүй байсан зүйлээ бид нар мэдэж аваад мөнххийн харанхуйг дарж байгаа. Тэгээ будангуй гэдэг маань одоо бид нар ингээл нэг тийм харанхуйд юм уу нэг тийм манан бодонтой үед одоо төрсэн хүн шиг тийм байсан оюун ухаанд нар манддаг. Будонтой байхад нар мандахад цэлийгээл бүх юм тодорхой харагддаг шиг миний оюун ухаанд тэр таны зарилгийн наран мандаад намайг бол одоо мөнхгийн харанхуйгаас арилгана гэж хэлж. За мэрэгдийн баяслыг төрүүлдэг. Бурхны зарлиг бол. Бурхны зарилгийг за мэрэгдүүд за хэмээсэн гэж. За оюуны охи болсон ухаант мэрэгд эрхэм зарилгийн утгыг хэдий шинжлэн төдий чинээгээр тэр төдийгээр мэдлэгийн оргилд хүрэх бөгөөд түүн тулгуурлаа бурхан хийгээд түүний сургаал номын амт шимтгийг мэдрээ зүрэлшгүй баяр баясгалан сүжиг бишрэл улам мундардаг. За мэрэгдүүд бол бурхны сургаалыг үзэх тусмаа улам ухаан хөгжөөл байдаг. Тэгээд бүр ингээд тэр бурхны сургаалын одоо утгыг ойлгоод баяр төрөөд одоо багш нар тэгсэн гэдэг шүү дээ. Номоо үзээл ирэхээр ингээл баясаал. Ингээд ороход ч бүр нэг мишээгээд бүр нэг өста баяртай нарахгүй ингээл багталтай байж байдаг. Тэгэхээр энэ мэрэгдүүд бол бурхны сургаал гэдэг бол мэрэгдүүдэд ерөөсөн баяр баясгалангийн огшим нь байдаг гэж. Яагаад тэгэхээр энд үннийг номлосон байна. Яагаад тэгэхээр энд ертөнцийн дээр одоо эннээс өөр тэгж яг үннийг хэлсэн сургаал бол ховрох. За тэгэл одоо ухаан улам мундардаг гэнэ л дээ. За дулим оюунтны ухааныг тэлдэг.
Хэмээс нь оюуны хувьд дунд өвчний шавнар эрхэм зэрлэгийн утгыг ерөнхий тайм ойлгохоос үлэмж утгыг онож ухад бэрхээ. Ийм учраас дахин татаж үзхийн цагт урд өмнөөсөө хойшод илүү ойлгоод утгыг нь шинжлэх оюуны чадамж улам сайжирч ухаанд хэлнэ. Дунд зэргийн оюуны хэмжээ нь дунд зэрэг бол энэ бурхан багшийн сургаалыг гүнзгий утгыг шууд үзээд ойлгож чадахгүй гэж. Ерөнхий тайм л ойлгох. Тийм болохоор ингээд дахин үзэж байгаа байхгүй. Тэгээ дахин үзээд байх юм бол үзэх тоолонд л өмнөхөөс хойш нь улам тодуулаад утга нь улам нарийн болоо. Тэгээ улам ойлгоод байд. Ингээд ухаант хэлдэг юм. Тандралааран гэдэг Монголгийн би тэр айлцсан байдаг шүү дээ. Би бол номыг 10 удаа үзэж ижил үдсэн болдог гэдэг. Дандралааран гэдэг чинь бол 60 гасаг ном хийх тийм хоосон чанарын ухааныг онцгсон мундаг гигээн байсан гэж хэлдэг. Эрдэм чадал гэдэг бол онцгой. Тэгэхээр тэр гигээн тгийж альдаж яхад бол мань мэт бол 10 байтхаа 100 дахин үзсэн чиг л үзэх хэрэгтэй. Яхахгүй тийм байдаг. Энэнийг анх эхлээл хөтлүүлж байсан тухайн үедээ багшийг хөтлөхөд бол тийм байна гэл ингээл хөтлөөл өнгөрч байсан. Тэгээ багш хэлдэг. Мөсөн дээр гулгаж байгаа юм шиг битгий яваарай. Яг нэг үрчлэн ингээ үг утгыг хараарай л гэдэг чинь. Л гээл тэгнээ л гээл яг л гулгаал өнгөрсөн баг. Тэгээ сүүлд нь ингээл дахиад харах тоолно. Таалал гэдэг үгийг харах болгонд л дахиад дараагийн өөр шин утга гарч ирээд. Тэгэхээр бидний нөгөө оюун ингээ хөгжиж байгаа юм тэр. За доордсын бүргэлзээнийг онцгой арилгана. Химээс нь ухаан мөгс, миний адил, зарим нэгэн бодгол, эрхэм зэрлэг, олныг байтугай нэгэн зүйл төдий утгыг чухалчилж чадвас түүндээ тулгуурлаад үл мэдхийн бүргэлзээн буюу мөнхгийн харанхуйг арилгаж авах гэхэн оронд бүдүүн тайм ойлголттой болж чадна гэж. За доордсын гэхээр мань мэтийг хэлж. Энэ зохиогч маань сэрдэг гэгэн шүү дээ. Тэгээ сэрдэг гэгэн хүртэл өөрийгөө ингэж доорд барьж мань мэти ингээд миний адил ингэж өөрийгөө ингээд доорд барьсан. Эрхэм зэрлэг гэдэг маань ганжуур тэргүүтээ ном эхэлж байгаа. Бурхны энэ сургаалыг бүгдийг байтугай ганцхан зүйлийг хүртэл мааны бадмихам гэдгийн утгыг хүртэл бид нэр яг сайн хуж ойлгож чадахгүй л байгаа. Тэгтэл мааны бадмихам гэдгийн утгыг ухаад ойлгоход түүний цаана ямар их утга агуулгадж байна. Тэгээд тэрнийг ойлгосноор бидний бүргэлзээн гэдэг. Үл мэдхийн бүргэлзээн гэдэг бол мунхыг хэлж байгаа. Ингээд нэг нүд муутахаар хүний нүд нь муудаад ирэхээр бүргэлзээ юмыг харж чадахгүй ингээд бүсийгээд байдагтай адилхан. Бидний оюун ухаан яг тэр хараа муудахтай адил ингээд хөгжөөгүй юм үзэл судалж ойлгоогүй байвал тийм байдаг юм л. Ингээд бүргэлзээ юмыг ойлгож чадахгүй. За мэдэхгүй. Утга учрыг мэдэхгүй баг. Тэгэхээр энэ номыг ганцхан үгийг нь л ингээд утгыг ойлгоход мааны бадмихам гэдэг тэр тарины утгыг ойлгоход тэр чинь бүхэлдэн бурхан багшийн сургаалын яг гол утга санаа арга билег гэдэг тэрний чинь санаа тэр дотор явж байна. Тэгээ энэнийг л ойлгож чадах юм бол бидний мөнхгийн харанхуй арилна. Тэгээ авах гэх хүн оронд нэг ямар ч байсан нэг жаахан багцаатай болно. Тэгэхээр бурхан багшийн зарлиг гэдэг бол ийм онцгой эрдэмтэй юм. Ухаантай хүний ухааныг сайжруулах. За дунд зэргийн байх юм бол тэр хүний ухаан улам хөгж. Доорд мань мэтийн ухаан мөхс улсуудын ухаан нь жоох ингээд нэг зийч болов гэгээ гараад тэгээ улам цаашаа ингээд нэг жаахан үе таалганы гэдэг чи оюуны мэлмийн нэг жоох багаар ингээд ахиж тэлхэнэ. За ийм л онцгой чадамжтай юм шүү гэж. За тийм учраас таны айлцсан энэ ном шав болоо төрлөختөн хэмдэж тусдаа имтэй адил юм аа. Бид нар юм уугаад өвчнөө хангадагтай адилхан. Таны номыг үзэхэд сэтгэлийн гим, сэтгэлийн тэр өвчин арилж байна. Яг бурхан багшийн сургаалын цаад утга нь бол ерөөсөн сэтгэлийн өвчнийг л арилах байна. Бид нэр ирүүлгээд бодимрын зэрэг дээр бол тэгж хэлдэг шүү. Уур шунал дачаал мунхаг гурав гэдэг чинь бол өвчин гэж. Бүр ужиг өвчин хизээч арилахгүй ш. Он удаан жил ингээд дамжаад бидний сэтгэл төрлөөс төрөл дамжаад бүр ингээд урхаг шаад архаг шаад арилахааргүй сэтгэлтэй бараг ингээд ерөөсөн сэтгэлийн мөн чанарт орхон шахаад ингээд
барилдсан тийм гин байна гэж байна. Энэ бол одоо энэ нөгөө коронавирусыг та энэс ч аюултай. Коронавирус бол бие махбодыг өвчлүүлээд тэрний хэмжлээд эдгэж болж байна. Тэгвэл бидний сэтгэлд байгаа тэр уур мунхаг шумалд ачаал тэргүүт чинь тэрнээс илүү одоо архаг өвчин шүү. Ужиг өвчин. Энэнийг бол одоо олон дахин эмчлүүлэх хэрэгтэй. Олон дахин үзэж судлах хэрэгтэй. Тэгээ тэрнийг имэнд юу юм гэхээр энэ бурхан багшийн сургаал. Энэ ном үзнэ гэдэг чинь тэр өвчнөө л ангаах гэдэг. Тэгэхээр энэ бурхан багшийн сургаал гэдэг бол одоо ийм л эрдэм чадaltaй юм байна гэдгийг энэ дээр гаргаж чинь. За тэгээд бурханы эрдэм дотор 4 байгаа тийм ээ. Тэрнээс бол лагшингийн эрдэм, зарилгын эрдэм хоёрыг өнөөдөр үзлээ. За ингээд хичээлийн өндөрлөе доо. За итгэлээ нэг уншиж. Бурхан ном хургын чуулган бодиг үрдэлбин бэрэдэгамон миний өглөөдөргөдөн олзон баянармаға дамнен гэгэрэг болтуған санжожодон жожожонамба жажавадодан жавзожендеги жавзожавадонам Долован журзанжону буржу санжожодон жавзожонамба жажавадодан жавзожендеги жавзожавадонам Долован журзанжону буржу маржурзанжодан жавзожавадон деги жавзожонам баржурзанжодан жавзожавадон Samjadam jodon nolmende devadam evalvara jarja samjadam joderen jodan jedam barvedanam lana barada Samjadam jedevadan deve jodan dambara jarja samjadam jodon noldan jodam malvara jarja samjadam jodon nolmende devadam evalvara Samjadam joderen jodan jedam barvedanam lana barada jarja hamagam tangam hege damagdan jaldo Tölderö balduğa hamagamdan zavlan hege zavlan gen jaltana zavda balduğa hamagamdan zavlan oge amalanda Ola havza balduğa hamagamdan hallar orla da jağadan Dege jarjağa balduğa gazır dilhi hunjardan Samburu oldurugan deve nara zarar jaman zobeler baranayanga Jarang urgznor azara arung orne kama gamdang elag baldugang gomazar vadadanga Yodam guru arna mandala hamner yadayame Dagi jenen sevgi gavade dandan da vagun lawan bandan yodere Тамбинэмбүрэндүү салжи шоо. За сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй.